тодруулах та бүхэндээ хүрч байна. За Монгол Улсын хэмжээнд нийтдээ 117 мянган хөгжлийн бэрхшээлт иргэд байдаг. За эдгээр иргэдийн сонгуульд оролцох санал өгөх эрх боломжийн талаар энэ удаад бид та бүхэндээ тодруулах хүргэх гэж байна. Тэгэхээр яг одоо миний гарт Улсын хурлын сонгуулийн 23 дахь тойрог Баянзүрх дүүрт ардчилсан намаас нэр дэвшигч Баясгалангийн сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг байна. За энэ албан бичигт нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд оролцох эрхийг бүрэн хангаж өгөөч гэсэн ийм албан хүсэлтийг нэр дэвшигч өчигдөр сонгуулийн ерөнхий хороонд өгчээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Би нөө тантай таны өчтөр өгсөн өргөдлийн асуудлаар ярихсан сэтгүүлч байна. За. Тэгээ танаас таны өгсөн өргөдлийн талаар хас байр суурийг сонсож болох уу? Би юу яачих вэ? Тайлбар өгөхдөө одоо нэгэнт энэ нөгөө миний өгсөн өргөдөл маань угаасаа тусгай хэрэгцээд буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хөндөсөн байгаа учраас тохионы хэлмэрч ашиглаад тэгээд ингээд цухтаа мэдээлэл өгчөж болох. Энэ байгаа юм чинь болно шүү. Тийм байгаа тий. Тэгэхээр таны өчтөр сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичгийн хуулбар бас бидэнд байна л да. Тэгэхээр та бол өчтөр өөрийнхөө зүгээс бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангаж өгөөч гэдэг ийм шаардлага өгсөн байна. Яг ямар үндэслэл шаардлага байваа? Ер нь яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуулийн үеэр санал өгөхөөр ямар одоо бэрхшээл сааж юу нуучраад идэм бэ? Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу одоо манай тусгай хэрэгцээтэй иргэдтэй эднээс бол одоо манай штаб дээр маш их санал хүсэлт ирж байгаа. Энэ бол зөвхөн одоо миний тэр нэр дэвшиж байгаа Баянзүрх дүүр тэр тойргийн асуудал биш. Монгол улсын нийт нутаг дэвсгэрт байгаа бүх хүмүүсээс ирж байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь хуулиндаа бол байдаг. Хуулиндаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүн очиод санал өгөхөд 100% боломжтой байх ёстой гэж үздэг боловч тэрний хүртээмжийн асуудал маш бага байдаг. Тэгээд тэрний хүртээмжийн асуудал дээр нь онцгой анхаарч өгөөч гэдэг асуудлыг бол бид нэр тавьж байгаа. Яагаад гэх юм бол одоо манай оюун цэцэг гэгч маань ч дөрвөн хэлсэн тийм ээ. Нөгөө энэ орох гарцсан яг ингээд зориулагдсан мэт боловч цаашаага буухтаа шаттай байдаг. Тэрүүгээр ямар хүртээмж байх вэ? Хоёрдугаарт гэвэл тэр харааны бэрхшээлтэй хүн ороод өгөхөд бариал үсгийн одоо хүртээмжийн хэр байна. Энэ зөвхөн Улаанбаатар хотод байгаад байна. Энэ хөдөө орон нутгаар байхгүй байна гэдэг тийм санал гомдлууд бол одоо бид нар дээр маш их ирж байгаа. Тийм болохоор энийг уламжилж энэ бичгийг өгсөн. Энэ бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрт байгаа одоо тэр 117 мянган хөгжлийн бэрхшээл буюу тусгай хэрэгцээтэй хүний санал өг одоо эрх ашигыг хөндөж байгаа асуудал юм байна. Зарим бас иргэд хэлдэг яг ингээд судалгаа авч үзэхээр ерөөсөө л нэг 10-аас 20% л дөнгөж хангаж яадаг. Тэгэхээр хүртээмжийг одоос нэмэгдүүлэх шаардлагатай. Үгүй бол эдрийн бас эрхэн зөрчигдөд байгаа юм шүү дээ. Ер нь бол хүртээмж байхгүйгээс болоод эрх зөрчигдөд байна. Хүртээмжгүй болохоор тэр хүмүүс очиж саналаа өгч чадахгүй байгаа байхгүй юу? Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж хүргэж чадахгүй байна. 2017 онд олон улсаас хийсэн судалгаа байгаа л да Монголд. Тэрүүгээр бол нийт хөгжлийн бэрхшээл буюу тусгай хэрэгцээтэй иргэдийн маань 11% нь санал өгсөн байгаа. Тэр 11%-аас 90% нь гэрээрээ саналын харьцаар өгсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ тэр хүн гэртээ саналаа өгж гин гэдэг бол бас биднэрт хард хүндэслэл бий тийм ээ. Тэр санал авалт одоо санал хураалтанд нөлөөлөл орох магадлалтай. Тэгэхээр тэр хүн хэрвээ хүртээмжтэй байгаад санал өгөх байрандаа очиод өгөх юм бол тэр нь өөрөө яг тухайн хүн өөрийнхөө ихтгэл үнэмшлийн дагуу саналаа өгөх боломж нь бий болно гэсэн үг. Одоо энэ тусгай хэрэгцээтэй иргэдийг яг бид нар иргэд бол за харааны бэрхшээл, сансгалын бэрхшээл тэрийн зэрэгтэй иргэд гэж ойлгоод байдаг. Гэтэл бас оюуны бэрхшээлтэй бусад хүмүүсийг бас энэ чинь мартах тал байгаа гэдэг шүү дээ. Тий, энд чинь бол одоо яг тусгай хэрэгцээтэй иргэд бол хараа, яриа, сонсгол, хөдөлгөөн, сэтгэц тэгээд хавсарсан гэж байгаа тий. Тэгээд одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ хүмүүс дунд чинь бол ялгаа байхгүй бас нөгөө дотор эрхтний хүртэл бэрхшээлүүд байгаа штэ хүндэрчгсэн. Тэгээд одоо даралт өндөртэй тий. Одоо түрүү манай инхээ хэлжсэн тэр сахарын шижин өвчин одоо чихрийн шижин өвчин маань хүнд хэлбэртэй орчихсон. Энэ хүмүүс хүртэл хамрагддаг. Тэгэхээр бид нар бол зүгээр тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй гэхлээр л зөвхөн таягтай, нүдний шилтэй, харааны бэрхшээлтэй хүнээр төсөөлж болохгүй. Энэ бол одоо группт байгаа тэр маш олон хүнийг хамарж байгаа байхгүй.
Та одоо та бүхэн сая бас энэ асуудлаар уулзаад сууж ах шиг байна тийм ээ. Бас нэг хөгжлийн бэрхшээлд иргэд буюу тусгай хэрэгцээнд иргэдийн төлөөлөл ирцгсэн байна. Эдрээс бас тайлбар авч болох болов? Тий одоо манайхан тэртээ тэргүй өөрсдөд яг тохиолдсон өөрсдөд яг болохгүй байгаа болж байгаа бүх юмнуудаа хийлэх байх. За ингэ сонгуульч хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээнд иргэд маань санал өгөхөд олон бэрхшээл байдаг тийм. Тухайлбал танд ямар бэрхшээл бас үүсчихсэн бэ? Тааш бас олон удаа сонгуульд оролцож саналаа өгчээсэн тийм. За юуны төрөнд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундаас бас их хурлд нэрийн төвшөрлөгч байгаа баясгалан бас дэмжиж. Хоёрдугаар эргэтэн дутуу иргэдийн эргэтэн дутуугийн зовлон бие сэтгэлээрээ туулж аваагийн хувьд энэ сонгуульд орох эрх нь бол бид нар нээлттэй гэлээхдээ бас хүртээмжэл маш их муу байгаа. Би ихт бол тэгээд орох төр нөгөө бариул байхгүй учраас заавал нэг хүн гуух ёстой. Нэг хүн гуухыг гэхээр нөгөө хүнийг гуйлгаа сугдуулаад явж байгаа юм чинь ихчээ одоо та энэ төлөө саналаа өгч яах гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн чинь ямар нэгэн дутмаг байдаг учраас нөгөө сонгож байсан хүнээ мартаад нөгөө сурчлагаа хийж байгаа хүний төлөө өхөр болоод тэгээ шууд зурч штэ. За санал нөлөөлж байна. Тэр чинь одоо таригдлагаа нөлөөлнө, бүх юмд нөлөөлнө. За ингээд саналаа өглөө гүйцээ гэсэн байртайгаар гарлаа гэхэд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь нөгөө намайг тусч авсан хүн чинь байхгүй болчих шүү дээ. Яаж гарах вэ? Дараагийн хэнийг гуух вэ гэл ингээд царай алдж байна. Санснаас би нэг юу үзүүлээ, зураг үзүүлээ та нарт. Тий. Тэгээд ер нь бол хэцүүлдэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ер нь одоо энэ бол одоо түрүү 4 жилийн сонгуул одоо Сүхбаатар дүүргийн би 13 дахь хороонд амьдардаг. Тэгээд ингэхтэр чинь эргээд нөгөө сонгуулаа өгөөд гарах гэсэн чинь одоо ийм одоо таягаараа ч дүшээд гарч чадахгүй бариултаа байл нөгөө таяга нөгөө талдаа бариад бариулаасаа гараад сүм гэд гарч штэ. Тийм байхгүй бол хин эс намайг одоо хажуудлаа сугдгол гээл. Нийт сонсголгүй иргэд маань дохионы чадвар дундаас доогуур гэж явдаг. Боловсрол олгож байгаа тогтолцоо маань тийм байна. Тэгээд энэ сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчд яг ямар ажил хийдэг, ямар мэрэгчтэй хүн юу сонирхолтой энэ бүгдийг дохионы хэлээр хүргэх ёстой. Тэгэхгүй бол энэ хүмүүс чинь зүгээр дүрсээ хараад хүнийг сонгох боломжгүй. Тэгээд сонсголгүй иргэд маань биенээсээ мэдээлэл авах, буруу мэдээлэл авах жишээтэй. Танд бол одоо олон бэрхшээл тулгарч байгаа тийм ээ сонгуул өгөхөд. Тэгээд энийг шийдвэл таны сонгох болно одоо санал өгөх эрхтэй нь одоо бүрдэх гэдэг тийм зүйлийг хэлээрэй. За би хамгийн сүүлийнхаа жишээг яриа гэж бодож байна. Баянзүрх дүүргийн иргэн за сонгуул өгөх байрнууд ерөнхийдөө бол нэг цэцэрлэг сургууль гэсэн байрууд байдаг тийм үү. За тэгээ сонгуул би болохоор 2 суг таяг хэрглэж нийгмийн харилцаанд оролцдог хүн байгаа. Сонгуул өгөх байрны нөгөө ширээ сандлууд айгүй хүртээмжгүй байдаг. Жижигхэн сургуулийн хүүхдийн ширээ сандал тавьсан байдаг. Нөгөө жижигхэн сандал дээр нь суугаад суухад хэцүү, дараа нь суучаад босоход бас хэцүү. Тийм учраас зогсоогоороо сонгуулаа өгөх хэрэгтэй болж байгаа саналынхаа хуудсыг дугуулах. Тэр үед болохоор өндөр тег байдгүй те дандаа бүгдээрээ намхан тэгдэг өндөр тег байлаа гэхэд нөгөө хамгаалтын нууцлалыг хадгалах ахшлага нь байхгүй. Тийм учраас зогсоогоороо сонгуулаа саналаа өгөхдөө хин нэгэн хүний хажууд очиж ингээ ямар нэгэн бидний санал болвол нууцлалаар өгөх энэ эрх маань бол хязгаарлагдаад байдаг. Одоо орохдоо бас нөхцөлийн бүрдүүлсэн мөртлөө гарахтаа огт юм байдаг шүү дээ. Хоёр талаас нь хүмүүсийг өргөөд гаргаж ирсэн юм тохиолдож байдаг. Тийм зарим сонгуулийн байрууд чинь 2 давхарт байж идэг те сургуулийн 2 давхарт байж идэг. Биеийн тамир спортын зааланд байж идэг. Орохдоо болохоор зүгээр очиод гарах гэхээр нөгөө өөр хаалгаар гардаг те заавал. Тэгэхээр тэр үед болохоор би бас нөгөө орсон хаалгаараа буцаад гарч идэхгүй би энэ хаалгаар чинь гарч чадахгүй байна гэхээр ерөөсөө хөлийн зөвшөөрдөггүй болохгүй хууль дүрмэндээ юм байхгүй гэ. Тэгээд нөгөө шаттай хаалгаар нь гарыг гэдгсэн ингээд нэг нарийнхан банц тавьсан хүртээмжийн асуудлыг шийдсэн ингээд тэгээд тэр банзан дээрээс унаад бол бэртжсэн тохиолдол ч гэсэнтэй зөндөө байна л да. Ийхүү 23 дахь тойрогт нэр дэвшигч баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд оролцож санал өгөх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөхийг сонгуулийн ерөнхий орооноос хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 117 мянган иргэн бүгд сонгуульд оролцож санал өгөх нэр дэвшигчид нам эвслийн мөрийн хөтөлбөртөө танилцах хэрэгтэй.